Бидний цөөхөн монголчууд төсөл үзүүлж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. За, би Хэнцээ аймгийн Жаргалтааны Унган хоон би Товооны Аралбаа гэдэг хүн байна. Энэ орон нутагт би одоо өсөж индийг одоо болтол ингээд амьдраад явж байна. Орон нутгийн Унган хүн. За би 62 онд нэг 7 дугаар анги төгснөөс хойш одоо хөдөөж хөө нэгдэл үйлдвэрлэлд ажилласан. Тэгээд нэг хэсэг 65 оноос нэг 20 жил газар тариалангийн үйлдвэрлэлээр ажиллаж байсан. Трактор компани жолооч хийж байсан. Нэгдэл Маамас Старс гэдэг дээр үед байсан. Тэрэнд эхэлж ажиллаж байгаа. Тэгээ нэгдэл шилжиж ирээд. Тэгээд 79 оноос малачхан үйлдвэрлэлээр гарч ажиллаад. Тэгээ одоо яг нэгдэл зах зээл болж өмчөвчл болоод тэгээд мал тараагаад тэгээ хувийн мал аж ахуйтан болоод хувийн аж ахуйтан болоод тэгээд л одоо явж байна. Хүүхэд гоцуулаа мал хой тасалж өгч айл гэр болгосон. Одоо төрөө тал нь одоо 1000 малчин гол болчихсон. 1000 гар малтан гол болоод явж байна да. Би 2 охинтой хөө. Хоёулангийн айл гэр болгоод нэг нь энэ одоо энэ Хатанбаатар их гэдэг айл. Нэг нь тэр сумын төв дээр байдаг ажилтай бас малтай өдөө одоо цугл явуулдаг. Би нэгдлийн төлөх хонь суур авчаасаа 600 гад 500 600 гад богмал оногддог байсан тэр үед суурлдаг байсан нэгдэл тий. Хангамал тэр Содном гэдэг айлын төлөх хоньыг авч маллаад жаахан тааруухан хоньтны байсан. Тэгээд сүүлдээ яг сайхан засраад 85 он 79 оноос хойш л одоо тэгээ зах зээл болтол хонь малсан да. Унган хөдөө өсөж индийсэн болох тэр зэрэг маллж гэж сонирхож одоо сүүлдээ газар тариа мэрэгжлийн ажлыг ороход малчин болсон. Манай гэр бүлийн хүн малчин хүн байсан. Бүх юм төлөвлөгөө нормтой. Юу төлөвлөгөө нормгүй юм гэж баахгүй. Дутаах орох тийм юу баахгүй. Айхтар чанга байсан. Ноолуур одоо ерөөсөө тэр төлмөл энэ 100 гэхээс төдөд гэсэн тийм бүр намын юуны бүгд төрлийн даалгавар балгууртай байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ яах вэ? Нэг ажлын дадлага төршлөх сууж өөрөө унган хөдөөний хүн болох тэр зэрэг бас яхан ажлын амжилт гаргаж ирсэн. Тэгээ сумын хэдэн удаагийн төлөөжүүлэлт ашиг шимнийн аврах шийдэл байсан. Аймгийн ургаар тодорхой гэж явсан. Тэгээ газар тариалан дээр ч би бас сайн ажиллаж байсан. Тэгээ байгаль цаг агаарын хувьд бол одоо их сайхан байсан шүү дээ. Бичээрийн өв сургамлаг гэдэг замгүйсэн. Хаанаас нь бол хадлан авдаг газар байсан шүү дээ. Одоо бол тэрүүл өөрчлөгдсөн. Байгаль маань их өөрчлөгдсөн. Одоо өв сургамлч байхгүй малын толгойн ихсээд энэ бичээрийн даас гэдэг юм нь доройтолд орчихсон. Ус ургадаг өв сургамлч хомос болчихсон. Ус үлчээр нь. Тэгээ бидний үед чинь ер нь ноос төлөө бойжуулчих нь. Тэгээд ноос мосоо авчих нь. Тэгэл осторс явал гэдэг байсан да. Дээрээсээ шаарддаг. За эзэн чи малчингууд ч их мэрийдэг байсан баг. Би ч одоо 8 сарын ихээр ч юм уу 7 сарын өнгөрөө 8 сарын ихээр л отор моторт гараад өвлийн одоо 12 сар хүртэл шахууд одоо жинхэнэ үндснийхээ үлжээнд ирэхгүй шүү дээ. Нэг отрын гэртэй юм уу зуны уран цагт дэмэн тэрэгтэй монголчтай ингэж ил явдаг байсан биднүүд. Тэрнийхээ ач хүчээр малынхаа ашиг шим тарах хүчин сайл авдаг байсан. Одоо голдох юм бол их л явж байсан. Одоо бол хувийн аж ахуйтан болоо тэгэж осорнууд хийгээд одоо тэгээ яваад байж байгаа. Бараг яг мэрэмжтэй нэг мала даргалуул төвөр хөлийн бол явуулгүй явдаг л байсан. Явдаг л баг. Тэгжээж энэ хэд мал шиг
тарах хүчтэй байлгаж ийж ашиг шимийн яаж ийж авч явахгүй болохгүй шүү дээ. Сумын нутгаар явнаа. Бичээсээ урагшаа манайхан чинь хой талын өхөр барьгаад гэж байсан. За тэгээд хоньны угаалга магаалга тааруулаад энэ урагшаа гисгэн барьгаад энэ урагшаа хой руу тэрээд л хоньны угаалгана гэдэл гарна да. Тэгээ хоньны угаалгаад эргэн тэгээд явсаар ирсэн байгаад л тэгээд л бороо хорч ихтэй байсан ус юуч сайтай. Тэгээд л одоо намарч ингэж ажил болно доо. Тэг 90 он болоод тэг 90 он болоод өмч хөвчл болоод хариулж байсан суурийг маань одоо ингээд өмч хөвчл тараасан да. Тэг бүгдийн тараагаад л ингээд тал талаас нь одоо шилбүүртэй ус ийдэл өнөө олон хойны малыг чинь хувааж яваад тал тийш нь туугаад явхад хот нь ханхаагаад үлдчихсэн. Тэр үед бол малчин хүний хувьд бол эвгүй шиг санагдаж байсан. Одоо хичнээн жил хүч хөдөлмөрөөр зарцуулж малж байсан нийгмийн өмч хөрөнгөө одоо ингээд тараагаад хотоо харлуулаад хувийнхаа хийх юмтай үлдээд байж байгаа. Би яг энэ тэндээс авч байсан. Тэр өөрөөс нь өгөхгүй шүү да. Өөрийнх нь хотоос өгч байгаагүй. Хаа хамаагүй газраас тэр урал гიშгнээс яйдаг энэ тэндээс 40 хонь яв 40 хонь яв гэж би тэр талигш өгшин би тэр нэг 100 гаруй юм ангаж байсан баха 200-аач богмал. Хэдэн өхөр адуу малуу тэгэл зөндөөл авчихсан л да. Хамгийн их дээдлийнх нь нормоор л авчихсан баг. Олон жил ажилласан малчхан үйлдэлээр олон жил ажилласан ус нь хэдэн хувиар ч үлээ илүү хувиар ангаддаг байсан шүү да. Төлбөлгөө норм байхгүй болох төр чин зэрэг одоо улсууд чинь зах зээл мэл зарахын зараад ноос ус гэж нэг шалихгүй болох төр онцгийн ажиллагаа байхгүй. Ах нэг нь авч ноос ноолоор эдэн ч одоо ноос ч одоо зарим үедэл одоо зах зээлд авахгүй байсан шүү дээ. Нэрэн чи өөрсгөө одоо энэ арьсшир хоньны арьс марьс ч одоо хаасаагүй л ямар ч хэрэгсээгүй л байж байгаа юм байна. Тэр үетэй адил дээр үе шиг тийм зуншлаг болохоо байсан, хурдан орхоо байсан. Хуурай шилтэй гандуу ийм улирлуутай болсон шүү дээ байгаль цагаагаар энэ хувьд. Эрээс өөрчлөгдсөн. Тэгээ одоо энэ олон малчингуудын миний бодлоор бол малаа жаахан чанарж тооны хойноос явахаас чанартай болгосоо л билээ л гэж боддог. Бичээрийнхээ даасан тохируулсан одоо тийм чанартай малтай байгаасаа л сандаг. Тэгээ хонио яг хургалсан хонио нэг туссан суваа хонио нэг туссан хариулж ийн л та. Хооронд нийлүүлэхгүй шийдэж болоогүй. Ногоо цагаан залгсан хойно одоо бүр хургамурга хөрөвцсөн хойно л нийлүүлнэ. Болоогүй байгаа. 5 сарын зуны ихэнх сар гарахаас нааш идэх нийлэхгүй хооронд. Хургалсан хонио тусна ялгаад ингээд л авч идэх. Айл янз бүр л байдаг баг. Гэхдээ ер нь бүгд л тэгж байгаа баг. Хөрвөө арга дээр үедээ одоо малчин туршлага яаж яах ямар баатар тэр ундаг улсуудын туршлага байсан шүү дээ. Хөрвөө аргаар байж болно гэдээ эхлээл л тавьдаг байсан. Ишиг араа болохгүй гамаа эдгээр чинь хээр унтан. За тэгээд л юу ер нь тэгээ бас л ихтэй тавина л та. Ороохон хэрэг ингээ гаргадаг. За тэгээд хий дундаасаа өнгөрсөн бахаа. Тий яах бичээр гайгүй тарган их сайхан жилв сайтай төлсөн шүү дээ. Тэгээ маш сайхан жилвээс. Ер нь одоо сүйднүү болохоос тий дэлэнгүй хургаа сатахгүй, төлөө сатахгүй мал байхгүй. Хоёр дээрээ чинь одоо мал их сайхан өссөн шүү дээ. Замгүй. Энэ баригадын мал гэхэд л энэ ганцхан багийн мал гэхэд л одоо дээр үеийн сумын бүх малын тоотой 60 мянган толгой мал гэж дээр сумын бүх мал тийм байсан. Тэгэхэд одоо энэ ганцхан чулуут багийн мал гэхэд 60 гаруй 70 мянган толгой малтай болоод байгаа шүү дээ. Тэгээд нэг хактер бусдаас илүү гараад нэг яах ч юу яах зүгээр ер нь нэгдэл нийгэм гэж байхад чинь хамт олон их тусалдаг байлаа шүү да. Одоо нэгдлийн ажилчин албаа хаагчид ирж төлмөл дээр нь туслана. Тэгэл одоо цагаагаар хүндэрч цас сурганы үеэр туслана. Тэрнээс зүгээр нэг хоёрхан хүн тэр ч одоо нэг акт амжилт гаргаад сүйдлээд аваад яваад байхад бол хүч хөрөхгүй шүү дээ. Хамт олонний туссаа гэж маш мундаг юм байсан. Тэрний хүчинд яах вэ? Тэгээ зарим үед давгүй сайхан боож болдог байсан. 98% л би боож үсэ хамгийн дээд тал нь. Зарим аваргууд ч одоо тэгээд 100% 100 гаруй хувиар
төлмөл хүлээж авч байсан эдэн л гэдгийг тэр митинд би хүрээгүй. Яг үний шадаргаар явах тул нэг 98 хүргэж байсан 2 3 жил. 100 ихээс. 98-аас 100 ихээс 98 төл авна. Тий 100-аас 98 төл бойжуулж явж байсан. За ишиг мишгүүл яг бай 100 гаруй өдөө ихэр мэрхтэйгээ гарч ил байсан баг. Тэгээ хоргол 98-аас ирчих واخ. Одоо цагаарын дулаан байсан юм тэр дээр үчтэй 3 сарын 20 гэхэд л одоо төллөөд эхэлдэг байсан. Одоо чинь нэлээ хойшлт нь цагаагаар дулаараат гэр юм уу хойшлууд тавиад л байгаа энэ усууд 4 сарын ихээс шахуу төллөөд. Тэгээ ердөөсөө тэр төллийн хорогдол гэж гайгүй юм шиг чацаг мацаг дээр үед их чацагаалдаг төл их яадаг байсан. Одоо тэр өвс ургам бол малынхаа юунаас болж исэн юм уу? Их л хүндэрдэг байсан. Хүйтэн нэр их төлөөлж байсан. Осгож хөлдөхөөс хол бэрхшээл их хардаг байсан. Одоо тэхгүй их сайхан задгаа хээгүүр хорголчаал хээгүүр цуглуулаад орхичихна. Маргааш нь цуглуулж ирээд л хонд ургалсан хонд нийлүүлчих. Энэ сайхан манай нутагч нь тал хайрын бүсдээ ордог. Хойшоогоо бол ойлтэлтэй модтой. Тэгтээ голцоо тал хайрын бүсэд ордог. Өөс усанд байгаа. Яг уг нь урлахыг бодвол орцсон. Бүх ам бүгд ушх устай байсан. Тэрийг бодвол бойсон. Тэгтээ яах вэ? Бүр ордос хэрэгжчихсэн юм байхгүй байгаа. Төслийн ивэн тэтгэгч Петровс Group хөгжил түгээ. Намар 10 сарын их одоо таан шаарлах үе гэдэг чинь одоо жинхэнэ мал тарах хүч хавуулдаг тэр говьруу халуун дулаан улиралд нь очих тэр зэрэг хонь малны нүдэ өсөөд өнөө халуун ногоог манай энэ талын хөвч хангаан малч идэж чадахгүй шүү хонь малч. Тэгээ намар сайхан таан шаарлна гэдэг дээр нь очих тэр жинхэнэ нэг малд нэг сохидог тарга тавэрэг нь их асар их сайхан нэмэгддэг онцын нэмэгддэг тийм сайхан ус ургамалтай байсан да. Одоо таан маань ургадаг болоогүй одоо мэдхгүй нэ үндэ тэгж ярьж байгаа хүн байхгүй юм байна шүү. Залуу малчдаа хандаад хувийн аж ахуйтан болоо малгойгоо өсгөх нь зөвл байлгүй яах вэ? Тэгээд бас нэг юундаа тааруулсан бэлчээр юундаа тааруулсан одоо тий ажиллагаа хэрэгтэй. Тэгээ өөрийн мэрийн жил хэрэгтэй шүү малтай болно гэсэн. Мал гэдэг малаа бол одоо хүн малтайгаа хайр зэрэг малаа хайрлж өсгөж байна. Тэр дийчнэл мал ашиг шимээ өгнө шүү дээ. Тийм ээ. Тарга тавэргийн тааруулна хаврын цагт одоо эртхэн шиг ногоо цагаанд нэг залгуул малаа тавэрүүлж авах, махлуулж авахаас ахуулаад л ийм л одоо юм шинэ жил малсны угаа бодож ярихад тэрэнд хэрэгтэй байхад би боддог шүү дээ. Тийм ээ. Хаврал одоо их мэрийгээс өрт ногоо идүүлээсэ. Тарга хүчийн нэг махлуулж яваасаа. Зуны дэлгэр цагт яхад те асайгүй зун боллоо л хаад. Хаврал хамгийн түрүүнд л хөлийн хөнгөрүүлж яргуу мурганд оруулж сатгаж ногоо сатгаж аваач. Махлуус бол залуу улсууд ганц мэрих цаг тэрл гэж болдгоо шүү дээ. Намрын халтар сөл игэл дагуулж хаан сөлтэй газар байна. Тэрийг л дагуулж чадвал мал 80-д тарга тавэрэг аавал. Тэгээ ус бэлчээрээ бас тааруулах хэрэгтэй л дээ. Ус хужир гэж нэг байна шүү дээ. Малд одоо таргалахад ташуур зурхад тушаа гэж ярьдаг. Хужирыг дээр аврах цолч одоо тэгж ярьдаг байсан шүү дээ. Хужир бол модын таргалахад ташуур зурхад тушаа. Хүйтний улиралд нь одоо халуун хужираар одоо байнга хангаж байдаг шүү дээ. Зөөврийн хужиртай шүүтэй байдаг шүү дээ. Тэр мэтийн тасалдуулахгүй бол мал сайхан байх л та.